Сайн байцгаана уу мөнгөч байна. За бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ 5,000 сав хүрсэн байна. За намайг дэмжиж лайк, комент, сав дараад бас бичлэгүүдийг маань үзэж байгаа. Бүхий л хүмүүс маш их баярлалаа. За цааш та бүхэнд бас маш их хэрэгтэй контентуудыг бичлэгээрээ дамжуулаа та бүхэнд хүргэх болно. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ файл менежмент буюу та бүхэн цаашдаа контент креатор буюу контент бүтээхийг хүсэж байгаа бол за эсвэл та бичлэг хийдэг бол за дизайн хийдэг бол эсвэл маш олон файлуудыг хадгалж бас хэрэгэлдэг бол за өнөөдрийн бичлэгийг үзэх юм бол маш их хэрэгтэй байхаа гэж бодож байна. За миний хувьд болохоор DaVinci дээр медиа буюу за файлыгаа хэрхэн цэгцтэй оруулж ирэх вэ талаар бичлэгийг заах гэж байгаа. За энэ бичлэгийг та бүхэнд хүргэхээр боллоо. За яагаад гэвэл за бичлэг хийхэд бас дизайн хийхэд болохоор за тэр файлыгаа хэрхэн цэгцтэй хадгалахаас эхэлдэг байгаа. За та бүхний мэдж байгаачлан за барилгын суурь маш их чухал. За суурийг маш сайн тавьчих юм бол өндөр барилгыг барих боломжтой байдаг байгаа. За түүнчлэн за та бүхний анхан шатны хичээллүүд, анхан шатны ойлголтууд маш их чухал байгаа. За тэрний үг гэхээр за ядаж файлыг зөв хадгалж сурчих юм бол за та бүхэн дараа нь бичлэг за дизайн дээрээ зоохгүйгээр за стресстэй өгөхгүйгээр ажиллаа хийх бас боломжтой байгаа. За нэг бичлэг хийхэд болохоор маш олон төрлийн файл маш их багтаамжтай зүйлийг бид хадгалах болдог. За тэгээ эдит хийж байгаад за файл буруу хадгалснаас болоод маш их алдаа гардаг байгаа. За та бүхэнд би өнөөдөр миний хувьд тэгвэл файлыгаа хэрхэн менеж хийж хадгалж байгаа вэ? Тэгвэл хоёрт нь болохоор за менеж хийж байгаа файлуудыгаа за ямар хуу байдлаар хадгалж байгаа вэ талаараа та бүхэн тайлбарлаж өгөх болно. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Гажаа. Тэгвэл миний хувьд файлуудыгаа хэрхэн менеж хийж хадгалж бас хэрхэн зохицуулж байгаа талаараа та бүхэн тайлбарлаж өгье. За ямар ч тач миний хувьд одоохондоо сураад бас хэрэгжүүлж байгаа зүйлээ та бүхэн зааж байгаа. За эндээс илүү бас гоё аргуу зөндөө байгаа гэж бодож байна. Миний хувьд болохоор одоо M1 Pro chipтэй 21 онд гарсан 14 инчи MacBook Pro хэрэгэлдэг байгаа. За багтаамж нь болохоор за 512 GB байгаа. За гэхдээ та бүхэн харах юм бол одоо 269 сул байгуус. За тэгээд ер нь бол харах юм бол документ хэсэг за файлуудыг харах юм бол нэг их файлууд багтаамж болохоор файл хийдэггүй байгаа. Харин аппликейшн буюу зөвхөн миний одоо DaVinci, Photoshop, Final Cut ч юм уу за аппликейшнууд маань за бүгд нийлэх юм бол за 100 GB бараг болохоор болцсон байна. За тэгээд үлдсэн нь болохоор би файлуудыгаа тэгвэл би юунд хадгалдаг вэ талаараа та бүхэнд тайлбарлая. За MacBook Pro-гийн хувьд болохоор за 93C оролттой байдаг байгаа. За тэгээ HDMI. За энэ C нь болохоор Thunderbolt 4 гээд за маш хурдан дамжуулах чадвартай USB-C байгаа. За та бүхэнд жоохон байж байгаа. Энэ Thunderbolt-ийн талаар бас тайлбарлаж өгөх болно. За харах юм бол би болохоор хоёр төрлийн SSD-ийн хардыг одоохондоо залгасан байна. BAA Broadcast гээд. За хоёулаа болохоор багтаамжийг харах юм бол энэ 1 TB-ийнх байгаа. За одоо энэ хардны хувьд болохоор 244 GB сул байна гэж уус. За нөгөө хардыг бүүнээрээ харъя. За багтаамжийг харах юм бол за 298 GB болохоор хоосон байгаа юм байна. За энэ хард маань болохоор за ер нь бол 1 TB-ийн за USB 3.2 хурдтай C-гээр холбогддог тийм SSD хард байгаа. За та бүхэндээс би жоохон байж байгаа. За энэ 3.2 за энэ USB за энэ хардны хурдны талаар та бүхэндээс нэг богинохын мэдээлэл өгөх болно. За одоо залгасан байгаа хард маань болохоор за энэ брендийн за ийм хард байна. За 1 TB-ийн хоёр хардыг хэрэглэж байна. За тэгээд одоогийн байдлаар миний хувьд болохоор YouTube хуудасна 116 бичлэгийг оруулсан байна. За түүнээс гадна бас маш олон бичлэгийг хийж хадгалдаг байгаа. За тэгээд одоо 116 бичлэгээс бараг 100 гаруй нь болохоор миний хувьд файл нь хадгалагдсан байгаа. За тэр хэмжээгээр YouTube дээр ч юм уу ямар нэгэн асуудал
гарах юм болвол эсвэл миний бичлэгүүдээс би шорт бичлэг хиймээр байх юм болвол за бүхий файл маань хадгалагдсан байгаа гэсэн үг байгаа. За тэгэхээр ингэж хадгалаад явах юм бол та бүхэн ямар нэгэн асуудал гарах юм болвол за буцаад файлуудыгаа зөв менеж хийгээд хадгалсан учраас баялаа буцааж оруулж ирээд за бүрэн дахиж бичлэгээ хийх боломжтой байдаг ч юм уу, бичлэгээ сэргээх боломжтой байдаг байгаа. За та бүхэн за ийм YouTube болоо за бичлэг нь усч хамаагүй бах. Гэхдээ та хүнээс мөнгө аваад ажил хийж байгаа бол за таны удаан хугацаанд одоо юу хүн одоо бүр натураар юм уу гадуур гараад бичлэг хийсэн зураг дарсан тэр файл чинь устчих юм бол за нэг өдөр бас 5 хүн ажиллаж тэр 5 хүний хөдөлмөр цалин бүх зүйл ингээд устдаж алга болох юм бол маш харамсалтай байгаа. За тийм учраас та файлыгаа менеж хийж сайн хадгалах нь маш их чухал байгаа. За миний хувьд гэвэл хэрхэн файлыгаа менеж хийж хадгалж фолдер үүсгэж байгааг та бүхэнд товчхон танилцуулъя. За харах юм бол за энэ broadcast гэсэн нэртэй харданд болохоор хөвчлэн broadcastтэй. За тэгээ нэмэлтээр болохоор за Premiere Pro-гийн хичээлтэй холбогдлолтой, за Apple-тэй холбогдлолтой, за DaVinci-тэй холбогдлолтой бичлэг, за мөн хэрэгтэй apps гээд за одоо хэрэгтэй та бүхэнд өөрийнхөө аппликейшнуудыг тайлбарлаж явж байгаа. За тэр бичлэгүүдийг за энэ хардан дээр одоо хадгалсан байна. За Premiere Pro руу орж харах юм бол за одоогоор 16 бичлэгийг оруулсан байгаа. За миний хувьд ингээд за файлуудыг хадгалсан байгааг та бүхэн харж байна. За бүхий л файл маань за яг одоо хадгалагдсан байгаа. За бүх файлтайгаа ороод харах юм бол бүх файл маань ингэ хадгалагдсан байгаа. За дөрөв ороод харах юм бол за миний хамгийн их хэрэглэгддэг бас бичлэгүүд эдит хийсэн файлууд байна. За хамгийн их болохоор одоо 1-100 буюу би одоо Photoshop-ийн 100 хичээл, за Illustrator, Premiere Pro-гийн 100 хичээлийг оруулах төлөвлөгөөтэй байгаа. За одоогоор 40 гаруй хичээл орсон байгаа. За энэ Photoshop-ийн хичээл рүү орох юм бол за миний хамгийн анх одоо нэг хичээлээс авахлаа. За одоо болохоор өнөөдөр 41-р хичээл файл менежмент байгаа. За одоо 40-39 гээд одоо бүхий л бичлэгүүдийн маань файлууд хадгалагдсан байгаа гэсэн үг байгаа. За action file руу орох юм бол за action файлтай холбогдолтой бичлэгүүд байна. За та бүхэнд ингэж харуулъя. За одоо thumbnail гээд одоо хамгийн сүүлд оруулсан thumbnail-ийн дараалал бичлэг маань бас нэлээд өндөр файлтай болсон. За харах юм бол Get-info гээд орох юм бол 173 GB болсон байгаас. За DaVinci дээр өнгө өгөөд рендерлэхдээ нэлээд өндөр 4K-гаар рендерлсэн байгаа. За тэр хэмжээгээр нэг л бичлэг гэхэд 173 GB болсон байж тээ. За та бүхэн анзаарах юм бол за тэгээ харах юм бол одоо ороод авах юм бол за миний бичлэгийг хэрэглэгдсэн. Бүхий л одоо image гэх юм бол image байна. За footage гээд одоо за нөгөө нэг түнхэл рүү явсан талаар бичлэгүүд байна. За видео шотинг буюу за одоо яг хэрэгтэй яг одоо бодитоор видео шотинг хийх үед авсан видеонууд байна. За энэ одоо иймэрхүү RAW бичлэгээрээ байна. За та бүхэнд болохоор за YouTube дээр нэг 10 юм уу 20 минутын бичлэг орлоо шүү дээ. Гэтэ тэр бичлэг чинь за доорож 20 минутын бичлэг байх юм бол нэг 30-аас 40 минутын рекорд хийж за хэрэггүйгийн тастаад оруулж байгаа. За 10 минутын бичлэг байлаа гэж бодоход доорож 20 минут 25 минут ч юм уу биччихээж за 10 минут хүртэл ямарчаас кат хийж байгаа. За тийм учраас бичлэгний маань багтаамж маш их өндөр байх тусмаа бичлэгийн маань хугацаа урт байх тусмаа багтаамжууд маань бүгд бас ихсэх байгаа. За мөн ялгаагүй ямар ч тач иймэрхүү байдлаар миний хувьд файлуудыгаа нэршлэр нь ингэж хадгалаад файлыгаа edit хийдэг байгаа. За ингэж хадгалахын давуу тал нь юу вэ гэхээр за бүгдээрээ Premiere Pro ч юм уу DaVinci сураа явж байгаа. За бичлэг хийхэд болохоор файлуудыгаа нэршлэр нь хадгалсан байх юм бол фолдероор нь шууд оруулаад ирэх боломжтой. За хоёрд болохоор за Premiere Pro DaVinci дээр за шууд бичлэг хийгээд YouTube-д аплойд хийсэн ч дараа нь одоо short ч юм уу за тэр богийн интро ч юм уу эсвэл тэр бичлэгээрээ reel хиймээр байх юм бол буцаад ашигламаар болдог доо. Гэхдээ за download руу татсан бичлэг эсвэл desktop-оос шууд оруулж ирсэн бичлэгүүд ч юм уу за тэдгээр файлууд маань устдах
эсвэл байрлалыг нь өөрчлөх юм бол за бидний Premiere файл руугаа дахиад ороход болохоор алдаа заадаг байгаа. За ингэж хадгалчих юм бол та хүнд анханасаа ийм зүйл сурчих юм бол за дараа нь ямар нэг алдаа гарахгүй за та бүхний ажил ба цаг хугацааг маш их хэмнэх байгаа шүү. За тэгээд миний хувьд болохоор иймэрхүү маягаар файлуудыг хадгалсаар ирсээр байна. За харах юм бол муу ялгаагүй бүхий л одоо хэрэгтэй одоо PSD файл ч юм уу текстур ч юм уу. За одоо энэ хичээлийн хувьд бүх одоо файлуудыг ингээд хадгалсан байна. Дараагийн бичлэгээр болохоор DaVinci-гийн медиа хэсэг буюу за файлыгаа хэрхэн оруулж ирэх вэ талаар хичээл авах. За тэр үед болохоор бичлэгний фолдеруудыг хэрхэн нэршлэх үү? За бас хэрхэн за тэр фолдерыг шууд оруулж ирэх вэ? За ямар файлыгаа ингэж цэгцтэй хадгалж юм бол ямар амархан байдаг вэ? Ямар амар байдаг вэ талаар та хүн тэр талаараа зааж өгье. За өргөжлүүлэлт болохоор та хүнд тэгвэл энэ файлуудыг хэрхэн хадгалах вэ? За ямар зөвөрийн хард флашн дээр хадгалаад байгаа юм бэ талаараа за миний хувьд одоогийн байдлаар байгаа хардуудыг та хүнд танилцуулаад за тайлбарж өгье. За сайн харсанчлан за энэ Crucial гэдэг энэ брендийн X6 гэд за харах юм бол нэг ийм SSD хард байгаа. За 3.2 хурдтай. За миний хувьд болохоор энэ л хард за ийм 1 терабайтын багтаамжтай. За энэ хард надад 2 байгаа. За мөн Samsung-ийн болохоор SSD хард T5 гэдэг нэртэй. За энэ хард бас 2 байгаа. За энэ дээр болохоор за бас одоо инсталл ч юм уу хэрэгтэй одоо яг инсталлуудыг хадгалаа. За нэг дээр нь болохоор яг хэрэгтэй файлуудыг ч юм уу ингээд хадгалдаг байгаа. За энэ хард маань ч гэсэн 3.2 хурдтай байгаа. USB 3.2 хурдтай. За бас 500 GB-ийн хард байгаа. За та хүн харуулах юм бол за мөн ялгаагүй 1 TB-ийн за ийм X6 X31 гэдэг нэртэй ямартай чим за 1 TB-ийн SSD хард байна. За энэ болохоор харах юм бол за энэ бүгдээрээ USB-C байгаа. За C-гээс C руу за эсвэл USB-C-гээс USB 3.2 руу буюу энгийн USB руу болохоор шилжүүлдэг юм богинохон USB байна. За бүгдээрээ харах юм бол эдгээр SSD хардууд маань бүгдээрээ юм богинохон USB-тэй байгааг анзаарч байгаа бах. За тэгээд нэмэлтээр болохоор та бүхний өмнө мэддэг байсан хардууд болохоор юм HDD хард буюу юм маш том хэмжээний юм хардууд байгаа. За одоо бидний компьютер дээр нэлийн ирт болохоор дээр үед болохоор ийм хардуудыг маш их ашигладаг байгаа. За одоо ч гэсэн бас ашиглаж байгаа хүмүүс байгаа бах. За тэгээд нэмэлтээр бас иймэрхүү зөвөрийн хардууд байдаг. За харах юм бол энэ бас 1 TB-ийн ийм хард байна. За энэ тэгвэл ямар хардыг сонгох вэ талаар та бүхэнд тайлбарлаж өгье. За тэгингээ энэ USB-ний хурд за энэ USB бас их маш чухал байдаг байгаа. За сая бас би Thunderbolt-ийн талаар ирсэн. За энэ дээрээс харах юм бол за энэ бэлтгэний 1 метрийн урттай за Thunderbolt 4 гээд C-гээс ийм USB байна. За миний хувьд болохоор за энэ USB гэхэд л болохоор бараг $58 гэдэг байгаа. За тэр хэмжээгээр маш үнэтэй. За тэгвэл яагаад энэ ийм USB за энэ Thunderbolt болохоор ийм үнэтэй байгаа вэ талаар та бүхэндээ за онлайн хувьд тайлбарлаж өгье. За та бүхэн энэ хэмжээнд мэдээд авчих юм бол за ямар SSD зөвөрийн хард ч юм уу иймэрхүү USB-ний сонголт хийхэд та бүхэнд маш их хэрэгтэй байгаа хаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ компьютер дээрээс хичээллээ үргэлжлүүлье. За би ChatGPT-гээс баталгаатай болохоор ChatGPT-гээс асуугаад за тэр асуусан зүйлсээ та бүхэнд эргүүлээд тайлбарлаад явъя. За Amazon-гоос хайж үзлээ л дээ. За энэ нэршлэр нь та бүхэн бас хайгаад үзээрэй. За энэ SSD хардуудыг авахд болохоор
За хамгийн эхлээд багтаамж байгаа. За түүний дараа харах зүйл нь болохоор за энэ USB 3.2 байна уу? Эсвэл USB 3-тай байна уу? 3.1-тэй байна уу? За эндээс харах юм бол USB 3.2 Generation 2 гэж баавс. За энэ нь маш чухал байгаа. За тэр нь юу гэсэн үг хэрэг? За дата дамжуулах хурд гэсэн үг байгаа. За та бүхэн анзаарсан болов за би MacBook-тэй за энийг 2 SSD хардыг зөөрийн хардыг залгаад за файлыгаа менеж хийдэг гэсэн үг байгаа. За юу гэсэн үгээрээ би зүгээр дээр хардыгаа компьютертэй залгаад шууд edit хийдэг гэсэн үг байгаа. За одоо сүүлийн үеийн хардууд болохоор маш хурдан болцсон учраас MacBook дээрээ ч юм уу за USB-гээр шууд холбосны дараа за Premiere Pro, DaVinci ямар ч програмыг шууд SSD хардн дээрээсээ шууд edit хийхэд ямар ч асуудалгүй болсон гэсэн үг байгаа. Тийм учраас би компьютер дээрээсээ одоо документ ч юм уу десктопоос дуудаж ирээд edit хийх биш зүгээр хард дээрээсээ шууд edit хийждэг гэсэн үг байгаа. Маш хурдан за ямар ч асуудалгүй байгаа. За тэгвэл яагаад асуудалгүй байгаа вэ гэхээр за USB за энэ USB 3.2 3.1 ч юм уу за энэ хурдаас нь болдог байгаа. За тэгвэл хурдны талаар та бүхэнд би жоохон тайлбарлаж өгье. За сайн харсанчлан 3.2 3.1 ч юм уу за энэ 800 MB секунд гэсэн за одоо энэ 1000 ч гэдэг ч юм уу. За энэ нь ямар учиртай вэ гэхээр за ChatGPT-гээс асуусан хэсэг байна. За харах юм бол за USB за хурдаар нь ялгаан харах гэж байгаа. За энд дотор бол харах юм бол USB 2 гэж байгаа. USB 3 дотроо 3.1 одоо 1 гэж байгаа. За 3.1 дотроо Generation 2 гэж байгаа. За Generation 2-ын 2 гэж байгаа. За юу. За тэгээд бас Thunderbolt гэж байгаа USB 4 гэсэн үг байгаа. За сүүлд болохоор 2024 онд Thunderbolt 5 гарсан байгаа. Зургаас харах юм бол за 2010 онд болохоор Thunderbolt 1 гээд за ийм оролттой за порттой болохоор гарч ирсэн. За 13 онд Thunderbolt 2, 15 онд 3, за 20 онд болохоор Thunderbolt 4 гарсан байгаа. За гэхдээ одоо 2024 онд болохоор Thunderbolt 5 гарсан байгаа. За харах юм бол за Belkin-ий ч юм уу, Apple-ийн ч юм уу, за ийм Thunderbolt-уудыг хайх юм бол Thunderbolt 5 кабель байгаас. За энэ кабелийн хувьд болохоор $49 үнэтэй байгаа. За харах юм бол за эдгээр кабелүүд яагаад юм үнэтэй байгаа вэ? За энэ кабелийн маань одоо давуу тал чухал нь юу вэ гэхээр за нэг болохоор за дата дамжуулах хурд байгаа. За хоёр талхаараа за энэ USB гэсэн үг шүү дээ. Бид нэр цэнэглэгч гэсэн үг байгаа. За цэнэглэгч гэхээр юу гэсэн үг вэ? Тог дамжин, volt дамжин гэсэн үг байгаа. За одоо жишээ нь за энэ Thunderbolt 5-ын хувьд болохоор за Thunderbolt 5 Belkin-ийн энэ харах юм бол за 240 ваттыг болохоор дамжуулах чадвартай гэсэн үг. Тийм учраас MacBook ч бай утсыг болохоор ийм хурдан цэнэглэнэ гэсэн үг. За 3-д нь болохоор за одоо дүрс дамжуулах чадвар нь за одоо жишээ нь 4K ч юм уу 8K ч юм уу за чөлөөтөө ямар ч гацхгүйгээр дамжуулдаг байгаа. За энэ хэмжээгээр үнэтэй байгаа. За эдгээр дамжуулалтын хурд нь маш хурдан гэсэн үг байгаа. За бүгдээрээ дахиад энэ мэдээлэл рүү ирэх юм бол за max хурдна гэж баавс. За USB 2-ын хувьд 3-ын хувьд харах юм бол за энэ 480 MB гэж байгаас. За max хурдан байгаа. За энэ 480 за 5 GB, 10 GB, 20 GB, 40 GB гэж байгаас. За харах юм бол бодит хурд нь за харах юм бол 400, 800 гэж байгаас. За 800 MB секунд гэж байгаа. Юу гэсэн үг хэрэг 1 секундэд 400 мегабайтыг дамжуулах чадвартай гэсэн үг. За 1 секундэд 800 мегабайт, 1 секундэд 2000 буюу 2 гигабайтыг дамжуулах чадвартай гэсэн үг байгаа. За тэгвэл ямар хуу SSD хардууд авал зүгээрээ вэ гэхээр за ер нь бол USB 3-тай хамгийн доотлол нь за тэгээд 3.1-тэй ч юм уу 3.2-тай эсвэл 2-ын Generation 2 юм уу эсвэл 2-ын 2-тай ч юм уу иймэрхүү сүүлийн үеийн SSD хардуудыг та бүхэн авах юм бол за
За та бүхний файлуудыг болохоор маш хурдан дамжуулах чадвартай гэсэн үг байгаа. За энэ SSD hard, memory hardуд бас одоо компьютер дээр байгаа 512 GB ч гэдэг ч юм уу 256 гэдэг ч юм уу. За эдгээр хардуудыг болохоор за юутай зөөрлөж болох вэ гэхээр за шүүгээтэй зөөрлөж болно гэсэн үг. За memory гэдэг чинь бүгдээрээ өөрсдийнхөө файлуудыг өөрсдийнхөө зураг одоо дуу одоо дүрс ч юм уу за хэрэгтэй текст ч юм уу файлуудыг болохоор хадгалж байгаа ийм memory шүү дээ. Тийм учраас шүүгээ гэсэн үг байгаа. За бид нэр одоо Photoshop дээр за документ хийсгийн за нэг image гэсэн фолдероос болохоор нэг зургийг дуудаж авчирч байна гэсэн үг. За HDD hard буюу за өмнө нь хэрэглэдэг байсан энэ hard бол болохоор маш удаан дамжуулах хурд нь болохоор маш удаан байсан учраас за тэр файлыгаа Photoshop дээр би дуудаад оруулж ирлээ гэж бодоход компьютер маа жоохон ачаалаад гацдаг. Да гэхдээ ингээд шүүгэнээсээ ингээд авахтаа HDD маань жоохон удаан би ингээд дуудах юм бол маш удаан ирдэг гэсэн үг байгаа. За энэ SSD хардууд маань болохоор би файлыгаа дуудах юм бол маш хурдан ирнэ гэсэн үг. Тэгэхээр маш олон файлуудыг дуудаж Photoshop руу ч юм уу Premiere Pro руу дуудаж оруулж ирэх шууд дээр нь ажиллах юм бол за энэ хурд нь маш хурдан байх юм бол ямар нэгэн гацал төхгүйгээр бид нэр edit хийх бүрэн боломжтой гэсэн үг байгаа. Тийм учраас та хамгийн сүүлийн үеийн за USB 3.2 ч юм уу за энэ бол Thunderbolt USB нүдийг ашиглах юм бол та бүхний файлууд маань маш хурднаар ашиглах боломжтой байгаа. За нэг зүйл нь болохоор за Thunderbolt-ыг ашиглахдаа таны компьютер чинь одоо түүнийг дэмждэг байх хэрэгтэй. За юу гэсэн үг хэрэг? За миний хувьд болохоор за MacBook болохоор за 14 инчийн за M1 Pro chip-ийг ашигладаг гэдэг байгаа. Ашиглаж байгаа. За харах юм бол энэ чиний портууд нь байна л да. Энэ Thunderbolt 4 гэж байгаас USB за 3 нэм Thunderbolt 4-тэй байгаа. За энэ Thunderbolt за харах юм бол за Thunderbolt 4 гэхэд 40 GB байна. За 5 болохоор 80-100 гэж байгаас. За энэ ваттт нь байна. За 100 ваттт 240 ваттыг за дамжуулах чадвартай гэж байгаас. За тэр хэмжээгээрээ компьютерийн порт нь болохоор бас энэ хэмжээний одоо Thunderbolt 4 ч юм уу 5 байх ёстой гэсэн үг байгаа. За өнөөдрийн бичлэгийг дуустал үзсэнд маш их баярлалаа. За онлайн хичээл үзсэн чинь яаж юм бас анхаарал нь төвлөрөхгүй байна уу? За ямар ч тач файл менежментийн талаар та бүхэндээ өөрийнхөө хэрхэн хийж байгаа талаараа танилцууллаа. Бас зөөврийн хардыг хэрхэн сонгох талаар бас тайлбарлалаа. За ямар брендийн хард нь за ямар тач хамаагүй ч ямар тач хурд нь маш чухал байгаа. За жишээ нь одоо энэ USB-ний хувьд харах юм бол USB 3 гэдгийг нь яаж мэдэх вэ гэх юм бол за энэ USB-г нь харах юм бол цэнхэр өнгөтэй байдаг. За цэнхэр өнгөтэй нь USB 3 гэсэн үг. За тэгээ цагаан улаан ногоон янз бүрийн өнгөтэй байх юм бол USB 2 гэсэн үг байгаа. За USB 2 нь тийм хурдтай, 3 нь тийм хурдтай, 3 1 нь тийм 3-ны 2 нь тийм хурдтай гэдэг ч юм уу. За та хүн зүгээр хараад энэ ямар хурдан SSD вэ, хурдан флаш вэ гэдэг ч юм уу шууд хараад бас мэдэх боломжтой болсон баг. Та бүхний маш их хөдөлмөр гаргасан тэр файлуудыг хадгалах эдгээр SSD буюу зөөврийн хардуудыг та хүн мөнгө татлахгүйгээр за хамгийн чанартай үнэтэйг аваад ашиглаасаа гэж хүсэж байна. За сайн хийсэнчлэн эдгээр хардууд дээрээсээ шууд компьютер руугаа залгаад ажиллахад ямар нэгэн асуудалгүй байдаг учраас та хүн за хурдтай USB 2-оос дээш ч юм уу ямар ч тач хамгийн гайгуугийн сонгоод ашиглаасаа гэж хүсэж байна. За өнөөдрийн бичлэгтээ хамт байсан маш их баярлалаа. Тэгвэл бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцаая.